Сайн бацхан өрхөн үзэгчтэй өнөөдрийн дугаарт маань Монгол Улсын соёлын гавь сэтгэлтэн багш Яруу Наригч Ломбын Няма мөн номын жор цувралуудын үүсгэн байгуулагч санаачлагч Ножо паблишингийн санаачлагч захирал Бачуулганы базар сарнаар урагдан манай студид хүрэлцэн ирээд байна. За та бүхэндээ урилганд хүлээн авч хүрэлцэн ирсэнд гүнээ талархал илэрхийлье. За одоо энэ том хүмүүстэй уулзсан би бас жоохон тийм бяцхан сандралтай эхлэх гээд байна. Тэгээд үзэгчдээс өхөлцөл өчөө маш сайхан яриа өрнөх байх гэж хэрэндээ миний биес хичээж байна. За өнөөдрийн дугаартаас онцлон урьхан учир гэвэл юуны төрөнд бол Ломбын Няма зохиолч маань 2006 онд анх гаргажсэн Амьд одтой хөрөлдөх Алтан хором гэдэг энэ номыг базар сүрэн эрхлэгч маань номын жор цувралхаа 3 дахь юм цуврал болгон гаргасан нэг юм сайхан учрал тохиолтой. Нөгөө талаас тусгаар тогтнолын баяраа тохиолдуулж үнэхээр ном зохиол гэдэг бол Монгол улсын монголчуудын бас юм оюун санааны тусгаар тогтнол дархлаа юм а гэдэг үүднээс та бүхэндээ хөөрөлдөж урьж байгаамаа. Тэгээ маш их баяртай дахин илэрхийлмээр байна тий. Тэгээ өнөөдрийн үед болохоор би таньяас ярилцлагуудыг бас интернетээс болон номноос уншиж нилээдгүй танилцсан. Тэгээд тэнд бас яригдсан ярианууд энд бас нэвтрүүлэгт маань өрнөсөө гэж ингэж хүсэж байна. Анх Гадам багшийн шав болсон түүхээсээ мөн цэдэнд орж зохиолчтой багш болцсон тэр түүхээсээ үзэгчд маань ярьж өгөөч. За энэ агуу сайхан телевизийн эфирт гарна гэдэг бол миний хувьд бол хацавшаан бөгөөд амьдралдаа тохиолдсон сайхан зүйл гэж бодож байна. Миний багш нар бол гайхамшигтай багш нар байсан та. Гэхдээ энд бас нэг гайхамшигтай үг хэлье. Хиний Магдмаа Гандийн миний амьдрал гэдэг ном дотор жинхэнэ багш нас мөнгөрсөн хойноос гисэн шавнырынхан гараас хөтлөж явдаг гэж хэлсэн үг байдیں۔ Тэгэхээр миний гараас Цэндийн Дамжин сүрэн Санжи Матвийн Гадам, Жамсын Бадраа, Мичгийн Сэтэнд орж олон багш нар миний гараас одоо ч гэсэн хөтлөж явж байгаа гэж ойлгодог учраас энэ номыг багш нарынхаа надад ярьсан миний хойш үе, миний ард түмэн мартаж болохгүй хүсийг тухайн үед тэмдэглэж авсан тэмдэглэлийн шүүж ийм ном гаргасан юм аа. Энэ ном бол миний багш нар, найз нөхөд Монголын алдартай зохиолчдын хойш үедээ загсан захиас гэж ойлгож болно. Энэ бол үнэхээр үнцэнтэй. Ер нь соёл ертөнцид ухаантай хүний хэлсэн нэг үг мөнх оршдог бөгөөд мөнх тэр ард түмэндээ гэрэл гэгээ болж явдаг гэдгийг бол ойлгож энэ номыг төвөрсөн юм аа. За миний гаа багш бол намайг 5 жил хөтлөж утга сургаалын агуу ертөнц рүү хөтлсөн. Нэг гараас маань гаа багш, нөгөө гараас маань Мичгийн Сэтэнд орж багш хоёр хөтлөж утга сургаалын адармаатай хэрнээ гайхамшигтай гавьяатын ертөнц рүү хөтлөж оруулсан. За тэр хөтлөж оруулснаас хойш 50 гаруй жил болж байна да. Та Монгол Улсын сургуулийг төгсөөд яг хөдөө хинтэд очиж багшилсан байгаа тий. Тэгээд ер нь бол 40 жилийг миний удаад ойлгосноор багшилж өнгөрөөсөн гэж байна. За 1970 онд багш болж очсон. Тэнд 35 жил багшилсан. 35 жил багш хийгээд 2005 онд тэтгэвртээ гараад манай нутгийн хүү Нямаас захирал урьж бас сургуультай өөрийнхөө сургуульд ирж багшлгээд энд 15 жил багшлаад Монголын агуу ухаанд үр садын өмнө 50 жил зогслоо. Тэр энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн бахархалтай өгөөд сайхан үе гэж бодож байна. Таны ярилцлагуудыг уншиж байхад таны бага насны тухай дурсамж их сайхан санагдсан. Тэгээд тэнд бол дотроос нь ингээд яг өөртөө шигшиж үлдээмээр сайхан үгстэй санаа зөндөөсөн. Тэгээд тэнд нэг та багтаа ааваас өнчрөөд ээж эгчдүүтэйгээ үлдсэн. Тэгээд нутгийнхан ер нь тухайн нутгийнхаа хүүхдүүдийг хүн болгодог байсан. Мөн ухаантнуудаас ухаан цуглуулд мөн нөгөө мөрийнт морио алдчихад гэдэг сайхан түүхүүдийг таны дээр ярилцлагаас уншсан учраас таныг бага насныхаа тухай бас дурсаасаа гэжсэн гэж үзсэн. Ер нь хэний ч бага насны түүх бол давтагдшгүй сайхан түүх байдаг. Тэгэхээр нутгийн ард түмэн гэдэг бол төрсөн хүүгээ хүн болгохын төлөө
сайн хүн болохын төлөө, эрдэмтэй хүн болохын төлөө бүгдээрээ анхаардаг тийм сайхан цаг байсан. Алдаа тусгалыг хийж өгдөг, дахин алдвал алгаддаг, дахин алдахгүй төлөө гараас нь хөтлөж явдаг тийм сайхан одоо Хинтээ аймгийн Балчирээс мөн 3 харуул гэж агуу сайхан нутагт өссөн. Тэр бол ухаантай арга түмнийхээ гар дээр өссөн гэж хэлж болно доо. Тэр хүмүүс бол намайг одоо амьдралын их далайд одоо живхгүй явах тийм ухааныг тэд мань хайрлсан. Тий. Та бас яг нөө ээж ха тухай бас танилцуулж дурсаж болох уу? Та бол ээж маань л гэрчээр ухааныг байлаасан гэдэг. Малчин. Гэхдээ миний ээжид одоо бус хүний ээжид байдаг бас нэг онцлог чанар. Миний ээж бол маш сайхан дуулдаг. Монгол ардын дуу дуулдаг. Мөн Бурят ардын дуу дуулдаг. Тийм дуучин хүн байсан. Тэгээд хоёулаа өвлийн шөнө ингээд гэртээ хоолоо ичгээд үлгэрж ярих юм уу дуу дуулж өгдөг байсан. Тэр дуу нь бол намайг энэ гэртээ явах замын өмнө гэрэлтүүлсэн гэж боддгийг. Ер нь энэ дасваны ашиглаад хэлэхэд харь ертөнцөөс ирж байгаа гаж долгионыг сайхан дуу бол авардаг шүү дээ. Энэ дээр ухаан дээр ширүү балхажвын сайхан дуунууд бол энэ дээр одоо гаж долгион хаагаад авьянгаж байгаа. Манай Монголын ард түмэн уртын дуу дуулна гэдэг чинь уртын дуу бол одоо энэ дээд ертөнцийн ариун гэгийн тунгалаг байдлыг хамгаалдаг сайхан зүйл. Ер нь долгио ялгардаг. Харь ертөнцийн долгио одоо бороо шиг сууж байдаг ертөнцид бид амьдарч байна. Тэгээд тэр харь ертөнцөөс ямар долгио ирэх, тэнд ямар ертөнц байгаа өнөөдөр хүн төрөлхтөн мэдээгүй байна л да. Тийм учраас бид сайхан дуу дуулаж, сайхан юм ярьж байна гэдэг бол эх орныхон тэнгэрийг ариусгаж хамгаалж байгаа явдал гэж ойлгож болно. Тий. Шипэний бол Оросын эрдэмтэн нэг шинэ онол байдгийг. За. Юу гэхдээ тэр 1917 онд октябрь сарын 3-аас өмнө Орос өмнө алдарсны шишний 7000 сүм байсан юм аа. Тэр 7000 сүмийг нэг цаг нэг минутанд дуугархад харь ертөнцөөс ирэх долгионыг хаадаг байсан юм аа гэж хэлсэн тийм онол байдаг. Тэгэхээр тэр харь ертөнцийн долгионыг хаад чадах чадваргүй болсноос болоод харь ертөнцийн долгион хүний уурах тархины хоосон зайг эзэлдэг. Тэгээд сүүлийн 50 жилд хүндрэлтэн зүгдэнд оромгүй явдлыг хийдэг болсон гэдэг тийм онол гарган тэр дэлхийд их анхаарал татж байсан л та. Тэгэхээр бид нар бол уран зохиол, уртын дуу, сайхан сэтгэл энэ бүхнийг одоо хамгаалагч гэж ойлгох ёстой. Тэгж хүндэтгэж хайрлаж явах ёстой гэдгийг бас хэлье. Жаахан тийм энэ ертөнцийн гайхамшигт явдлуудыг сонирхдаг хүний хувьд бол тэгж арга түмдээ хэлмээр байна. Таны одоо нэг багш байсан үеийн одоо яриалаа тэр үеийн дурсамжлаа орвол та одоо Монголын одоо нэлээд одоо хурц тод яруу наригч галсан сэхийг та яг өөрөө нээж авьяасыг нь хөгжүүлсэн сайхан түүхийг уншсан тий. Та тэр талаараас үзэгчдэд бас ярьж байгаач. За ер нь миний багш болсны зорилго бол Монголд яруу найргийн авьяастай хүүхдийг төрүүлж тэднийг нэг дэлхийн энтэй болох юмсан гэж боддог. Миний туйлын зорилго. Ерөөсөө монголчууд өлөөснөө эртний баатарлыг туйлтай, агуу уртын дуутай, ардын сайхан дуутай. Ер нь монголчууд бол оюун ухаан сэтгэл зүрхний өндөр боловсролтой ард түмэн. Тэгээ 20-р 21-р зуун бол хүн төрөлхтөнд тийм нэг талдаа алтан агш нөгөө талдаа хэцүү ертөнцийг авчирч байхын цаг дур монголчууд ухаантай, уянгалаг, тэгсэн мөртлөө хэрсүү байж энэ ертөнцийг зөв туулна л да. Тэгээд би галсан сүхэл 4-р ангид байхад би таньсий. За. Гэт амраад ирсэн хүүхдүүдээс али ном уншсан хүүхэд бос гэдэл. Тэгэхэд тэр ард нэг хүү ээжсэн тэр боссон галсан зүх байсан. Ямар ном уншсан хэн зүрхний хилэнгээд нөгөө пүрэв ахын ийм цуцан ормон байгаа шүү дээ. Уншсан гэдэг юу ойлгосон гэдэг гэсэн чинь айгүй нарийн юм ярихгүй юу. Тэгэл би таньсан. Тэгээд жоохон тийм хил муутай хүүхэд байсан. Тэгээд пүрэв дурсган бурхад ба хүмүүс гэж хөрөнгө авцтай номыг ингээд
өдөр бүрийнхээ хувааж өгöd сэллүүлсэн. Дөрөв мөрөөр сэллүүлээд нэг жил гарan сэллүүлэх хилэн засарч байгаа шүү дээ. Тэгээ уншуулад сэллүүлээд. Тэгээд сэллснээр яасан бэ гэхээр хилэн сайхан болсон, сэллэх хойно хөгжсөн. Одоо 9 дугаар 10 дугаар ингээд байхдаа надаас илүү орос хэлтэй болсон. Тэгэхээр хүний сэллэх бай гэдэг бол анхдагч агуу том авьяас чадвар байхгүй. Хондо монголчууд сэллэх байгаар ямар авьяастай одоо манай Хатанбаатарын хүүхдүүд харуулдаг шүү дээ. Энэ бол гоц авьяас. Энийг цааш нь хөгжүүлэх ёстой гэж боддیں۔ Тэгээ галсан зүгтийгээ одоо сайхан яруу найрагч болоод одоо Монголын утгасаал яруу найргийн тэнгэрт бас од болж явна. Миний тийм олон шавнар бийдээ ер нь. Ер нь одоо хүний авьяасыг нэмдэг бол бурхны зарлиг. Та бас нэг нөгөө авьяастай хүүхдийг хөгжүүлэх онол гэдэг нэг гадаад эрдэмтний бас яриандаа дурдсан байсан тийм. Америкийн эрдэмт Гейл Форд гэдэг хүн авьяасыг хөгжүүлэх онол гэж онол байдгийг. За. Тэр онол бол одоо тэр хүүхдийн авьяасыг олоод тасалдгүй ажиллах. Тэгээ аав ээжд нь ойлгуулах, өөрт нь ойлгуулах. Тэгээ хамт олонд ойлгуулах. Авьяастай хүүхд юу ч нэг тийм бас хүнээс өөр зантай. Өөр ааштай, өөр үйлдэлтэй байдаг энэ олонх нь. Тийм учраас тэдний хүмүүст ойлгуулад тэгээ тэн дотроос ингээд өөрийг зөв гаргаж ирэх явдал их чухал та. Тийм онол байдаг. Тэгээд ялангуяа яруу найраг авьяас гэдэг бол тэнгэрийн өгтгөн байдаг. Ховор ирдэг. Хэрвээ яруу найргийн авьяастай хүүхдийг олохгүйгээр мөнхөөх юм бол одоо багш нар нь байдгүй юм байдгийн. Янжлан бурхныг эсгээл үздэг хатуу шүү дээ ер нь хатуу. Авьяастай мөртлөө авьяасаа мэдж байгаа мөртлөө мөнхөөх юм бол бас хэцүү. Тийм одоо палтонгой хэлсэн юм да яруу найрагч хүн бол уншигчдаа дамжуулж тэнгэр нартай гарч тийм аа гэж. Тийм том үйлсэлтэй. Тэгэхээр яруу найраг бол үнэхээр одоо яруу найрагч хүн бол хүн байдаг. Софоклгоо хэлсэн тоод бол тоочин болно, яруу найраг уншвал хүн болно. Би тэр агуу эрдэмтийн үгийг л бодоод яруу найргийн төлөө амьдрч яа гэдэг юм уу? Яруу найрагч хүүхдүүдийг олж илрүүлэхийн төлөө амьдралаа зориулж байгаа гэдэг юм тэгж яваа. За би танаас нэг асуучихсан асуулт хаар таны ярианаас бас ер нь юу ялаа л та олж бас ял сонслоо. За ер нь бол нөгөө уран зохиолын дуртай одоо хүүхэд те. За уран зохиол одоо нэг сонирхтгүй хүүхдүүд. За ялгаа нь амьдрал дээр гараад ер нь ямар болт юм бэ? Магадгүй яг тэр сая таны ярьснаар яруу найрагт дуртай хүн болно гэдэг те. Энэ бас таны хариулт дотор явж гэнэ үү гэж бодчихвол та бол одоо маш олон жил насаараа багшсан үед ийм ялгаа олж хардггүй ер нь. Одоо шавнырынхаа амьдрал дээрээс. Гэхдээ уран зохиол уншсан хүүхэд бол ухаан задарна. За. Амьдралын олон өнгийг таньдаг болно. Зовлонтой үед түүнийг даван туулах чадвартай болно. Жаргалдаа ташуурахгүй сэтгэлтэй болно. Амьдрал гэдэг чинь нэг ийм юм байна шүү. Ингэж явах ёстой юм байна шүү гэдэг юу уран зохиолоос л олно шүү дээ. Хамгийн гол нь уран зохиол гэж яриад байгаагийн учир холбогдол тэр байна. Хүн амьдрал яаж амьдрахыг уран зохиолоос олно. Амьдрал гэж юу юм бэ гэдгийг уран зохиолоос олно. Тий. Таны ингээд алчиг сайхан те үнэхээр одоо сургамжтай энэ сайхан үгийг сонсоход одоо миний үед их тийм сайхан жаргалтай мөч хормод байна. Яг түн шиг одоо та бол одоо Монголын одоо магадгүй түүхэнд одоо алчиг ингэж үнэлэгдэх энэ сайхан одоо эрдэмт домог болсон хүмүүсийн үгийг хөөрөлдөөнийг та өөрөө яг ингэж бичиж үлдээж чадчихэ. Энэ ном ер нь одоо 2006 онд гарсан. Тэр анд доттой хөрөлцсөн алтан хором гэдэг энэ ном маань ер нь яаж бичигдсэн бэ? Яаж энэ тэмдэглэлүүд ер нь та яаж энэ одоо яг тухайн үедээ бич тэмдэглэж авсан юм уу? Эсвэл ямар аргаар бичсэн болоо? За ер нь миний багш сэдэнд орж надад хэдэн зүйл загшээ. За чи ирээдүйд хүн байхын тулд яруу найрагч байхын тулд нэгдүгээр өдөр 5 шүлэг үуч. За. Хоёрдугаар 10 хус ном унш. Гуравдугаар уулзсан хүн болгонтой ярьсан зүйлийг нь маргааш өглөө тэмдэглэж бай гэж. Тийм одоо даалгавар өгсөлтөө. Энэ бол одоо амьдралын турш биелүүлж байгаа даалгавар. Тэгээд би одоо уулзсан хүнтэйгээ маргааш нь жишээлбэл наа чинь ирээ багштай их дэлгүүрийн урталаас холбоо хүртэл бид хоёр Сэдэн Дамбай ирээ багш бид гурав хамт явсан байхгүй. Яг тэр мөчөд тэр гудмаар явж байхдаа бидэнд ярьсан яриа наач байгаа.
Тийм. Энд бол хамгийн үнэтэй 75 онд байна. тий хамгийн үнэтэй нь юу гэхтэй над ингээд гарын үсгээ зурж өгтөө. За миний хүү Монголын утга соёлыг хайрлаж яваарай. Монгол хэлээ сайн заагаарай. Монгол хэл заах чинь үлгэр онцлог тэгээд одоо Монголын ард түмний хэдэн мянган жил бүтээсэн хэлний их баялагийг л хүүхдийн оюун ухаанд суцгаж өгөхөөс эхэлж шүү. Маш олон уйлог сургаарай. Уйлог олон нэг мэднэ гэдэг бол оюун ухаанд их хэрэгтэй шүү гэж одоо загсан захиас л та. Тэгээд одоо хүртэл би ингээд боддгийг одоо манай хүүхдүүд чинь ерөөсөө уйлог хэлэхэ болоод байгаа шүү дээ. Хонд онцог 10,000 онцог ном үлжийн хутаг багш байхдаа гаргасан. Тэгээд өнөөдөр хэдэн хүүхэд тэр 10,000 онцгоос хэдийг нь мэдж байгаа. ертөнцийн 3-ыг хэдийг нь мэдж байгаа. Галсан ах ертөнцийн 3 бот ном гаргасан. Тэрнээс одоо хүүхэд хэдийг нь мэдж байгаа. Хондоо модны тухай онцгой таалж байхад тэмээ гэж хариулдаг хүүхэд Монголд олон болсон байна. Тэгэхээр бид нэр ер нь үн сэнтэй агуу ард түмнийхээ зовж явахдаа бүтээсэн агуу зүйлийг жаргаж явахдаа мартаад байна уу да гэж харамсал төрдөг байхгүй. Энэ өр хүүхдийг багаас нь онцгой мэддэг, зүйл сүм мэддэг, цэцэн үгээр цэцэлдэг, тэгээ бүтэн өгүүлбэрээр ярьдаг, өөрийнхөө төрсөн нутгийн газар орныг мэддэг, ах дүүгээ мэддэг, төрөл төрөстөө мэддэг болгочих юм бол тэгэл одоо гайхамшигтай шүү дээ. Өнөөдөр одоо өөрийнхөө хүүхдээс пүрэвд орж байгааг асуух нь мэдэхгүй, хинтийн хүүхдээс шойнмыг асуух нь мэдэхгүй тийм явдал их байна. Ятгатаа нэг шүлгийг мэдэхгүй. Сэжээр унших би одоо энэ залуу хүүхдүүдээс асуудаг шүү дээ. За насад оржийн миний нутаг шүлгийг бүгдийг мэддэг хүн гараа орох гэл. За унш. Бүтэн уншдаг хүн байна, алтан хөшөөгс босгоно гэдэг. Одоо гардггүй юм да. Гэхдээ энэ бол яам дээр пүрэвд орж байгаа над нэг юм загсан. За Нямаачи боловсролын хүн байна. Бүх Монголын ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдээр Чингис шүлэг тусгаар тогтнол хоёрыг сэлдүүлэх ажлыг зохион байгуулаарай гэж хэлээд над 25 найрал гэдэг номоо дурсахдаа үндэсний яруу найргийн үнэн ч болон буй нямаад гэж бичиж өгсөн байхгүй. Би тэгээ яамн дээгүүр тэр одоо дэлхийн яруу найргийн өдөр 3 сарын 21-нд тийм ажил хийгээ яамн дээгүүр явхад манай яамныхан бол хүлээж авдгүй. Тэр шүлэг сэлдэх ямар юутай энэ төр гэдэг одоо хүлээж авахгүй хэд болсон доо. Тэр нэгдсэн үндэсний байгууллагын одоо биеийн хилээд яг нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь төлөөлөгч дэлхийн яруу найрын өдөр тэмдэглэдэг өдрийг мэдэхгүй байсан цаг байгаа шүү дээ. Бид ер нь юу хийж сууд юм бэ? Юу бодож сууд юм бэ? Юуны төлөө сууд юм бэ гэж одоо Монголын төр захиргаанд ажиллаж байгаа, багшилж байгаа бүх хүнийг бодох цаг болсон. Энэ хэцүү 21-р зууны 20-30-аад онд бид нэр ийм байдлаар салан задгай замбраагүй байх юм бол одоо биднийг ямар ертөнц хүлээж гэж бодох хэрэгтэй байхгүй. За Базар саран зочноосоо асуумаар байна л да. За ер нь бол миний хувьд за өнөөдрийн нэвтрүүлэгт бол би Базар сарантайгээ товчхон ярилцаад дараа нь тусдаа одоо нэвтрүүлэгт дугаарт одоо яг зочин болж бас оролцооч гэж яг энэ үзэгчдийнхээ өмнө хүсэл тавьж байгаа. За ягаад гэвэл Базар саран манай бас ном уншдаг залуучууд их сайн мэднэ. Одоо номын ертөнцид бол одоо өөрийнхөө маш том үйлсийг бүтээж аваа. За би бол хамгийн анх энэ номын жорын одоо эхнийх нь цувралаас ингээд өөрийн гар үсгтээ худалдаж аваад уншижсэн. Тэгээд дотор нь болоод бидний дунд одоо хэдийн одоо бас бурхны орондоо оцсон маш одоо алдартай Баастгай, Гармауга, Даврын Батбаяр гээд энэ мундаг хүмүүсийн үг яриа тий энэ номнуудтай үгийг нь авч үлдсэн байдаг. Тэгэхээр энэ цуврал номын жор гэдэг энэ гайхалтай цувралыг одоо энэ монголчуудын өстой оюун санаанд тий дархлаа энэ зүйлийг бий болоход тус болох ийм үйлсийг эхлүүлсэнд юуны өмнөөс Базар саран зочинтой талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд ер нь барилгын инженер мэргэжилтэй хүн одоо яагаад номонд ийм их дуртай болвоо. Тэгээд энэ бас номын жор цувралыг ер нь анх одоо хийх болсон тэр одоо санал санаачлагын талаар асуумаар байна. За баярлалаа. Та хоёр яриаг сонсоод сүлтэй бүр ингээд дунд нь орсон бүр ингээд хорог ертөнцөөр сайн аялж байгаа гэрлээ. Би бол номонд орсон шалтгаан бол ерөөсөө миний аав ээж хоёрын үлгэр дуураалаас ихтэй. Өдөөний малчин айлыг хөөхөд 7 цагийн үлгэрийн цагийг хүлээдэг. Тэр үед бас унших ном ховор байсан.
үлгэрийн ертөнцөөс сонин ах нар маань захиалж авчирч өгдөг. Аав ээж ах нар уншиж өгдөг. Тэгээ уншсаар байгаа бүр ингээд бүх үлгэрийг ингээд бүтэн чийдэлсэн. Тэгээ сургууль орохоос өмнө ер нь уншиж сурсан хөлт байсан. Тэгээ айл сайхалтын хүн орж ирэхээр сонингоо ингээд уншиж өгч байгаа юм шиг буруу харуулчаад үлгэрийг уншиж өгч ингээд цээжээр ингээд уншиж өгдөг юм хөлт байсан. Тэгээд жоохон том болоод ирсэн 2 3 дугаар ингээд ороход аав ээж хоёр өдөөний малчин айл чинь нөгөө нэг ажлаа давтаж хийдэг. Тэгээ өөр нь ажилд босохгүй шүү дээ. Тэгээ орой хоёулаа орондоо ороод хоёр тишээгээ хараад дингээ барайл номоо уншаад хөвтөд өгдөг. Тэгээд өглөө нь басаа би уншия гэхээр миний хүн уншаад хэрэггүй гэдэг. Тэгээд энд л нэг юм нууц юм байна. Яагаад надад уншуулахгүй юм гээд. Тэгээ хонд явахдаа нөгөө уншижсэн номыг нь өөртөө хийгээд нэг басанда хэлээр хэлэхгүйгээр одоо аваад явж байгаа ш. Тэгээд уншаад ойлгохгүй тэр чинь ямар ном байсан гэхээр дуулаг тамир байсан. Аваад ойлгохгүй. Тэр чинь их том урам юм чинь. Тэгээд дараа нь зүрхний хэлэн тэр байдлаар уншсан. Одоо хэдгээр ангитай? 3 4-р ангид. Тэгээд 6 7-р ангид орохдоо нэг зах цухаас нь ойлгож эхэлж байгаа юм. Тэгжэл ер нь номын ам чимтэнд орсон. Тэгээд яг хуу номын жор номын тухайд бол Бадарчгойтай алсаахтай ингээ уулзаа ярихаар энэ залуучууд ер нь үг сонсохгүй байна. Энэ залуучууд юу сонсохоо байсан юм байна. Ахмадуудаа хүндлэхэ байсан байна. Тэгээ долгорын ямуугаа тэгжсэн залуучуудад ер нь 3 согоог байна тий. Ахмадаа хүндэлтгүү, ном уншдгүү, хүнийг хайрлаж мэддгүү. Тэгээ залуучуудтай уулзахаар тийм тэнгэрийн тийм одоо тийм мундаг хүмүүстэй бид нар чи яаж уулзах юм? Тэр хүмүүс чи бид нартэй ер нь тоож уулзах юм уу ханаа юм ярьдаг. Тэгэхээр энэ одоо залуу үе ахмад астуудын хооронд нэг юм гүр хэрэгтэй юм байна. Тэр нь уулзуулах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ 2014 оны 5 сар 11-нд хамгийн анх Бадарчхайгаа ураад уулзалтаа эхэлсэн. Тэгээ одоо нийтдээ нэг 20 уулзалт, за том уулзалтууд гэх юм бол 700-тэй ивент энэ хийсэн байна те. Тэгээ яг хуу Нима ахтай би 2015 онд танилцсан. Манай сугараа гээд бас найз байдгийг номыг өөр нь авдраар нь уншсан нэг нөхөр байдаг. Айхтар уншдаг. Тэгээд Нима агшийн амьд од тохиолдсон Алтар хом гэх ном байдаг. Энэ ном нэр ийм хүмүүсийн ярьслага байдаг. Тэр ер нь чи номын жор ер нь энэ номын дараагийн үргэлжлэл юм шиг байна. Чи Нима ахтай заавал уулзаарай гэд. Тэгээд уцын болоод ахтай анх танилцчихсан. Тэгээд ахаасаа бас уран мөг авч ирсэн. Тэгээ одоо ингээ 3 цоврол ном гарсан байна. Тэгээд одоо бас надад итгэл үлээл гэж энэ одоо үн цэнтэй ярьцлагуудаа өөрийнхөө энэ бүтээсэн зүйлсээ надад ингэж одоо номын цувралаар гаргах юм боломж олгосон бас энэ дашрамд Нимахтай их баярлалаа гэж лээ тий. Товчхондоо тийм. Тэг яриул их юм ярих гэдэг тий. Тийм ээ. Аав ээж нь аль аймаг сонирхолтой? Манай аав Доронтын бүрээд, ээж Доронтын бүрээд, аав Ховд аймгийн Булган сумын Торгууд. Одоо хаана нэг? Одоо хоёулаа Дархуул аймгийн Шарингол сумд малаа маллаад. Тэгээл ер нь малчин, тэгээл одоо байнга ном захидаг, юу захих уу, номл захина. Уншихаар тэгээл уншаа суучдаг, очихоор уншаа суучдаг нэг тийм. Тэг яг хуу дашрам дуулгахад манай найзууд юм уу хүмүүс асуудгийн номоо яаж хүүхдээ яаж ном дуртай болох вэ гэд. Харин тийм. Тэгээ өөрөөсөө уц шаагаад байгаа юм чи хүүхд нь уцал шаагаан шүү дээ. Тэгэхээр уг нь өөрөөсөө үлгэрлэмээр байгаа. Үлгэрлэх хэрэгтэй. Үлгэрлвэл тэгээд над чиг тэгээд хотлоо юм дээр уншиж шүү дээ. Тэгэхээр аав ээжүүдээ үлгэрлээ тэгээ хүүхдүүдэд ном дуртай байгаа бол их сайн байгаа юм шүү дээ. За. Одоо дэлхий дахин ер нь номыг тойрч амьддаг болчих. Номын хуудснаас эрдэм сурч амьдрах ухаан болж амьддаг болчихлоо. Тэгээд дэлхийд бол ийм одоо практик байна. Тухайн үндэстэн жилд хэдэн ном уншдаг тоосдог. За. Одоо тэр дэлхийн номын өдрөөр тийм тоосоо гардаг. Тэгэхээр жил болгон еврейнэр төрүүлдэг. Еврей нэг хүнд 68 ном ногддог. Хамгийн их уншдаг. Хамгийн олон уншдаг. Тэр 60 байхгүй мэдээ орсон цагаас ном ярьдаг үндэстэн шүү дээ еврейнэр. Тэгэхээр бол одоо монголчууд нэг ном тойрч гэрмээр байна. Одоо бид манай их засаг сургуулийн түүхний ухааны багш нар гэдэг нэг 10 багш байдیں۔ Би дүүнэртэйгээ ярьж байгаа хэдүүлээрээс Монголын ард түмнийг соён гэрүүлэх хөтөлбөр боловсруулъя гэдэг. Боловсруулаад бараг дуусч байна. 2022 оноос хэрэгжүүлэхээр одоо төр засагт өргөн байна. Тэнд бол юу гэхдээ тэр Чингис хааны маж 860 жилийн 2 он тохиож байгаа. Чингис хаан 30 одоо өөрөө
гэрсэн агуу хүн байсан. Эрдэм соёлыг дээдлэх хүн байсан. Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. Монгол гэлэнгээс илүү муудайсан байдаггүй гэж л айлтсан хүн. Бид нэр Чингис хааны одоо эрдэм боловсролын тухай хэлсэн бүх үгийг түүгээд суглуулаад тэрнийг хүүхдүүд сурчлаад ерөөсөө одоо манай чинь бол 30 өнгөрсөн 30 жилд хамгийн их өгсөн номын соёл байна. Шинээр сайхан номууд хэвлэгдэж байна уу? Гадаадын сайхан номууд одоо агуушоосын үлээс гарчлаа. Тийм ээ? Тэгэхээр үлээс гарна гэдэг бол бас азтар төм үлээсийг уншин шүү дээ. Тэгэхээр тэр мундаг номыг манай чинь баяр орчуулаа гаргачлаа. Өчнөө олон сайхан номуудыг манай баясан Такта Publishing гаргачлаа. Хүүхдийн одоо 108 бүтийг манай Даши оюунчин намын чимэс хоёр гаргачаад одоо ямар юм төлөө соём бод эрхийн өгсөн байгаа. Ер нь унших ном Монголд байна. Одоо тэнийг яаж уншуулах вэ? Яаж унших дуртай гэдэг асуудал байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хүүхдийг нэг 10 сайн ном уншуулж. За. Хүүхд аав ээж нь олоод. Тэгээд нэг амтанд нь орсон хүүхд номоо салахгүй. Гэдэг ийм шугамар л одоо явна л да. Алгадаад хэрэггүй. Сайхан ном дүүрэн байна. Монголоор дүүрэн байна, дэлгүүрээр дүүрэн байна. Ном уншиж байгаа залуучууд их олон байна. Тэгээд нэг Номон дагуулж байгаа хүмүүсээс их байна. Тэ одоо нөлөөлөгч гэж би бас хардаг штэ энийг бадарсан. ерөөс одоо нэг Тэ. энэ сайхан номуудаа бүгдээрээ уншаад тэгээд тэр хөтөлбөрт оруулж байгаа номоор гэгэрх үз. Бүх Монголын ард түмний жилд уншсан номыг ерөнхийлөгчөөс эхлээд ямаа хүртэл бүхэн уншсан номыг тоо гаргаж дэлхийд цацдаг болох хэрэгтэй. За баярлалаа. Одоо нэвтрүүлгээ бас жаргах цаг маань боллоо. Тэгээ та бас нийт үзэгчид маань хүүхд залуучуудад, эцэгчүүдэд хандаад тэгээ бас номын талаар сайхан уриалга үг хэлээд жаргах туслаач гэж уриална. За монголчуудаа өөрөө сонгоод нэг 500 ном уншсан хүнд ухаантай ном өөрийн чи гар дээр өөрөө шилжүүлдэг юм шиг үлгэж хэлээ та. 500 номыг чи өөрөө сонгоод уншчих тэмдэглэх хөтөл тэгэхэд ном бүхэн чам руу урдууч гүйрээд энийг унш гэдэг юм шүү. За хүүхдүүд бол за ядаж нэг 100 ном унш. 100 ном уншихад сайхан номууд өмнө нь дэлгэгднэ л гэж хэлээ. Тэгээд одоо манай Монголын ард түмний уншдаг жадан бус аяа ном гэж 3 удаа давтсан юм мөргөл байдаг байхгүй юу? Тэр номор мөргөдөө ард түмтэй. За баярлалаа. Төгсгөлөөр. Бас их хинтэнч байдаг, төгсгөлтэнч байдаг. За базар сурын эрхлэгчээс би одоо эрхлэгч гэж дуудаад байна шүү дээ тий. За Баярлалаа. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд танд энэ дүрсээ шоож байгаа залууд их баярлалаа. Тэгээд номтой өрөөнөөс нь их олон сайхан сайн гэгэрлийн үйл хэрэг үргэлжилж хүмүүст хүрэх болтугай гэж ерөөё. баярлалаа. За үзэгчтэй баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн яруу найрагч багш Ломбын Няма мөн номын жор цувралуудын санаачлагч Ножа Паблишингийн үүсгэн байгуулалт захирал Бачаалоны базар сурнаар урилгаар ирж оролцлоо. Тэгээд үнэхээр одоо гайхалтай номын жор гэдэг энэ 3 цуврал номонд бол бидний одоо оюун санааны тусгаар тогтнолын маань одоо маш том багнууд болсон гайхалтай зохиолч, яруу найрагч бидний дунд одоо домог мэт үеийн үед одоо бидний оюуны дархлааг одоо бүтээн байгуулж ирсэн тэр хүмүүсийн гайхалтай ярилцлагууд орсон байгаа. Тэгээд энэ бүхнийг хийж, бүтээж, тэмдэглэж, ярилцлагыг хүргэсэн энэ хоёр эрхэм гишүүн хүнтэй уулзахад үнэхээр одоо миний хувьд бол аз жаргалтай сайхан цаг мөчүүд бас байлаа гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь өнөөдрийн дугаартаа бол Яма зохиолчийнхаа бүтээлийн талаар үнэхээр ярьж амтсангүй. Тэгээ дараагийнхаа нэвтрүүлгүүдэд таны одоо яруу найргуудын талаар бас өөрийнх нь дараагийн уран бүтээлүүдийн талаараас ирж оролцоорой гэдэг урилгыг бас үзэгчдийнхээ өмнө гартуулж байна. Мөн одоо базар суран эрхлэгчтэй энэ дараагийн бүтээлүүд дараагийн одоо нийгэмд хийдэг те соён гэгэрүүлэх ажил үсэхэ талаар бас хийж байгаа ажлууд талаар ирж оролцоорой гэж ингэж урилгаас гартуулж байна. За хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгднгийнх нь ажил үс сайн сайхан бүхнийг хүсье. Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Баяртай үзэгчтэй. Баярлалаа.